Сайн байцгаана бас бодлого залуусаа бэлгүй мэнчилж байна. Хамтаа формд орцгоё гэсэн цувралыг гаргахын өмнө би нэг нөгөө яриа гэсэн видео хийж тэр цувралыг эхлүүлсэн болохоор нөгөө яриа 2 гэдэг видеогоор энэ цувралаа өндөрлөе гэж бодлоо. Тэгээд энэ цувралыг хийж байх явцад ирсэн асуултуудын талаар товчхон хариулт дахиад өгье гэж бодлоо. Ерөнхийдөө нийтлэг асуултууд их байсан. Тэгээд хүн болгон сонирхож байгаа болохоор магадгүй та бүхэн бас сонирхож магадгүй гэж бодлоо. Хамгийн их ирсэн одоо манай сайт дээр бас ялангуяа бас миний хувийн Facebook дээр ирсэн асуултуудын нэг нь болохоор ерөнхийдөө ямар нэгэн хүнсний нэрийг хэлээд тэгээд энэ таргалуулах уу гэж асуусан. Одоо жишээнд дурдах юм бол хүмүүс бантан идвэл яах вэ? Таргалах юм уу? Эсвэл шоколад идвэл яах юм? Энийг идчмээр ах юм? Болох юм уу? Идэх юм уу? Таргалах юм уу? Эсвэл би ингээ бэлтгэлээ хийгээд вэ ураг уучаа дараа нь хоолоо иддэг. Тэгэхээр би таргалчихна үсттэй те хэрэггүй юу? Яах вэ? Ийх үү гэд. Ерөнхийдөө нэг иймэрхүү маш нийтлэг ерөнхий асуулт тавиад энийг идвэл би яах юм гээд тиймэрхүү асуултууд маш их ирсэн. Тэгээд тэр талаар бас нэг хариу өгье гэж бодлоо. Хэрвээ та ийм асуулт танд бас байгаа бол хамтаа формд орцгоё 1-4 цувралын ялангуяа цуврал номер 1-ийг үзээд бас миний тусдаа YouTube дээр хийсэн жингээ нэмэх хасах гэсэн видеого тэрнийг үзээрэй. Тэгээд хамгийн гол нь тоос гэдэг юм гээд хүн таргалдаггүй, чихэр гэдэг юм гээд таргалах шаардлага заавал таргална гэж байхгүй. Ерөнхийдөө хүн хизээ таргалдсан бэ гэхээр таны өдөртөө идсэн калорийн хэмжээ нь өдөртөө шатааснаас илүү байх. Өөрөөр хэлбэл танд илүүдэл калори бие шингэж үлдэх тэр үед л таргална. Тэрнээс биш би одоо өнөөдөр 2 шишгэг сникерс идээд өөр ямар ч юм идэхгүй байх юм бол би таргалахгүй. Ягаад тэгэхээр миний тэрнийх нь калорийн хэмжээ нь миний өдөртөө шатаасан калорийн хэмжээс бага болохоор би таргалахгүй. Энэ ирүүлүү үгүй юу гэдэг нь бас нэг өөр асуулт. Ерөнхийдөө бол таргална гэдэг юмыг ярихын тулд та зөвхөн калориороо л хинж калориороо л тааруулна гэсэн үг. Тэрнээс ч ямар нэгэн хүнсийг идэнгүүд автоматар одоо та хитчнээн калори шатаадаг байсан ч гэсэн тэрнийг идээ шууд таргалдаг гэсэн тийм ерөөсөө байхгүй. Энэ зөвхөн элчлэгийнх нь илүүдэл юм уу дутагдал гэдгээсээ таргалан турна гэсэн үг. Тийм болохоор та ерөнхийдөө өөртөө санаачлага тавиад, хяналт тавиад ерөнхийдөө өнөөдөр хэдэн калори идчихвэ? Биний калорийн хэмжээ барагцаагаар хэд байвал би таргалахгүй байх юм бэ? Хэд байвал би таргалах юм бэ гэдгээ олж авах шаардлагатай гэсэн үг. Бас нэг маш сүүлд ирсэн асуултууд нь болохоор ямар нэгэн хоолны зураг явуулаад эсвэл ямар нэгэн хоолны нэр хэлчихэд энэ хэдэн калоритай юм бэ? Одоо жишээлбэл нэг хуушуур юм уу нэг бууз надны зураг явуулчаад энэ одоо хэдэн калоритай вэ гэж асуусан. Тиймэрхүү юмнууд ерөнхийдөө бас тохиолдог. Тэр нь яг юу гэсэн үг юм бэ гэвэл тэр асуулт нь юутай төсөөлвөл болох юм бэ гэвэл одоо би танд нэг юм ямар нэгэн хайрцаг харуулад энэ дотор юу байгаа вэ гэж асуусанд яг адилхан гэсэн үг. Яагаад тэгэхээр би калорийн хэмжээг олохын тулд энэ орц найрлагыг мэдэх ёстой. Орц найрлагыг мэдэх юм бол ерөнхийдөө харж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл миний энэ хоол 100 г хуурай будаа оруулсан, 50 г үхрийн мах оруулсан, тэдэн грамм тийм оруулсан гэд орцоо өөрөө мэдж байгаа цагт тэр хүнс болгоных нь найрлага буюу хүнс болгоных нь макрог нь би интернетээс харж болно гэсэн үг. Одоо 100 г одоо жишээлбэл би ингээд энэ будаа тавьчихсан байна. 100 г хуурай будаа түүхийгээрээ гэсэн үг. Хүмүүс бас их асуудаг түүхийгээр нь яах юм? Түүхийгээр нь калори хэмжих юм уу? Эсвэл түүхийгээр нь биш. Одоо энийг тэгэхээр тэр нь юу гэсэн утгатай юм бэхээр та хэрвээ хүнсний дэлгүүрээс ямар нэгэн бүтээгдэхүүн авах юм бол тэр бүтээгдэхүүнийх нь яг тэр байгаа яг та авахд тэр савн дот байгаа калорийн хэмжээ гэсэн үг. Тийм болохоор одоо бичээ авах юм бол та тэр бичээ нь одоо шошгон дээрээс 100 г хэдэн калоритой гээд хэдэн грамм тоостой, хэдэн грамм чихэртэй гэдэг бичээстэй байгаатай ялгаагүй. Будаа авах юм бол тэр будаа нь яг энэ одоо байгаа энэ түүхий орцоороо хэдэн грамм бэ гэсэн үг. Одоо энэ 100 г жишээлбэл 80 г нүүрс устай, 7 г уурагтай, 0.3 г тослогтой гэдэг ингээ харагдаж байгаа. Тэгэл та өдөртөө жишээлбэл би одоохондоо нэг өдөртөө нэг за яг хэлж мэдэхгүй нэгтэй 300-аас 320 г нүүрс ус иддэг гэж бодоход тэгээ өглөөний цайгаа овёосоор
олж авдаг гэж бодохоор өдрийн цай өдөөс хойш оройн гээд үлдсэн 3 цайнд болохоор нэг тус бүр нэг 70 г нүүрс ус идэ гэж бодох юм бол эндээс энэ 100 г 80 г гэдгээрээ бодоод тэгээд хэдэн грамыг идвэл зүгээр юм бэ гэдгээ тооцож олоод тэрнийг агшаачаад тэгээд яг 3 тэнцүү хуваагаад идээд явдаг гэсэн үг. Тийм болохоор ямар нэгэн хоолны нэр хэлээд энэ хэдэн калоритой юм бэ гэхэд хариу өгөхөд маш хэцүү гэсэн үг. Дараагийн ирсэн асуултуудын нэг болохоор дэглэн бариад турахгүй байна, бэлтгэл хийгээд турахгүй байна, эсвэл бэлтгэл хийгээд маас авахгүй байна гэсэн тиймэрхүү асуултууд бас их маш их ирдэг. Тэгээд ихэвчлэн би дандаа зөрүүлээд асуух шаардлагатай болдог. Яагаад гэхээр зөрүүлж асуухтаа та тэгээд дэглэмээ хэр удаан барьж байгаа юм бэ? Бэлтгэл хийгээд хэр удаж байгаа юм бэ гэд. Тэгэхээр ихэнх хүмүүс нь би дэглэн бариад 2 хоног ийн, 3 хоног ийн, эсвэл бэлтгэлээ хийгээд нэг сар явж ийн гэдэг юм уу. Тиймэрхүү юм. Тэгээ энэ дээр юу гэж хэлмээр байна гэхээр энэ фитнесээр хичээлдэг эн чинь тийм 2-3 хоногийн дотор бүх юм өөрчлөгдөхгүй. Одоо та 5 хил 2-3 хоногийн дотор хаяхгүй. Өөх чинь ямар бүтэцтэй вэ? Тэрнийг шатаахын тулд, тэрнийг хайлуулахын тулд маш их ажил шаардна, тууштай байх, төвчээр шаардна, тууштай байх, бүх юм хэмнэл, амьдралын хэв маяг бүх юм тэрнтэй зохицох хэрэгтэй. Тэрнээс биш зүгээр өнөөдөр гэс ямар нэг юм хийж маргааш нь булчинтай юм уу, эсвэл айгуу тийм гоё лэг туранхай болдог ч юм уу, тиймэрхүү юм гэж байхгүй. Та ерөөсө хамгийн гол нь өөрийгөө хянаад өөртөө цаг заваа зарцуулаад тэгээд тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй гэсэн үг. Тэгээд би маас авмаар байна, турмаар байна, хоолны дэглэм надад заавал явуулаарай гэсэн тиймэрхүү бас мэдээллүүд надад их ирдэг. Тэгээд тэрэнд нь би юу гэж хэлмээр байна гэхээр би та бүхэндээ энэ хамтдаа формд орцгоё гэдэг видео хийсний учир утга нь гэхээр би хүмүүст зүгээр бэлэн хоол өгмөөргүй байгаамаа. Би хэрвээ одоо би танд тэгээд угаасаа надад хийх цаг зав маш их багтай. Би бас өөрийнхөө докторийнхаа ажилд цаг зав зарцуулах хэрэгтэй байдаг. Тэгээд өөрөө спортоо хийх шаардлагатай. Тэгээд хобби маягаар илүү гарсан цаг болгоноо та бүхэн зориулж ингэж видео хийдэг болохоор хүн болгоныхын жин өндөр бүх юмын нас бүх юмыг хариуцаад бүхэн болгонд өнөөдөр тийм мэдэрээ өнөөдрийн тэдэн цаг тийм мэдэрээ маргааш тийм мэдэрээ гээд тийм нүсэр том ажил тэрнээс гаргаж тийм төлөвлөгөө хийх цаг зав үнэхээр байхгүй байдаг. Тийм болохоор би та бүхэнд бас юу хэлмээр байна гэхээр би хүмүүст одоо хоолоор ярих юм бол загас өгдөггүй. Тэрний оронд та бүхэнд уургыг өгмөр байна. Өөрөөр хэлбэл та өөртөө тэр цагаа зарцуулаад өөрийгөө хянаад яаж юу хийхээ мэддэг болсон цагта ямар ч байсан тэр зорилготой хүрч чаднаа. Тэгээд угаасаа та өөрийгөө хамгийн илүү таних байлгүй дээ. Өөрөөр хэлбэл та надад ингээд нэг юм хэлээд би мас авмаар байна. Би 50 хилтэй 160 см гээд тийм юм ирдэг, тийм мессеж. Тэгэхдээ би таны амьдралын хэв маягийг мэдэхгүй, таныг хэр их хоол идж байгааг харж чадахгүй, таны бэлтгэлийн хэв маяг чанарыг шалгаж чадахгүй. Тийм болохоор энэ дээр яг тийм нэг чанартай хариулт өгөхөд надад бас хэцүү байдаг. Тэрнээс та ерөнхийдөө бидний хийж байгаа энэ видеонуудыг үзээд өөртөө хяналт тавиад өөртөө ерөнхийдөө жоохон мэдрэмжтэйгээр тийм аль болох тийм бэлэн хариулт авахгүйгээр өөртөө яг ингээд төвлөрөөд юм хийх юм бол та зорилготой хүрч чаднаа. Өөрөөр хэлбэл юу гэж хэлмээр байна гэхээр та их зорилгоо та хэр их хүсэж байгаа юм бэ? Зорилготой хүрэхийг хэр их хүсэж байгаа юм бэ? Зорилготой хүрэхийн тулд та хэр үнэнч байхад бэлэн байгаа юм бэ? Зарим хүмүүс ингээ бичгтээ би ингээл нэг 2-3 хичээлжээ нэг 7 хоног заримдаа ажил хийгээ завсарлчин эсвэл сар хичээлж байгаа нэг сар завсарлага хийждэг. Тэгээд байнга тийм нэг тууштай хийж чадахгүй хаяа нэг хийчээд хаяа нэг орхиод яваад байгаа хүмүүс бас амжилт очихгүй шүү дээ. Тийм амжилтанд хүрэхийн тулд үнэхээр та тэрнийхээ төлөө зүтгэх хэрэгтэй. Тэрнийг толгойдоо байнга авч явж явах хэрэгтэй. Энэ бол яг үнэхээр
энэ спортын гайхамшиг бөгөөд одоо амьдралын хэв маяг таныг тууштай байлгах, таныг төвчээртэй болгох, хатуужилтай болгох энэ бүх юм чинь энэ спортыг үнэнчээр зорж байгаа хүмүүст л бий болдог зүйл гэсэн үг. Тийм болохоор та бүхэн энэ тал дээр бас харгалж үзээрэй. За үгээр энэ нин үгүй яриа гэдэг видеогоор ерөнхийдөө хамтдаа формд орцгоё гэдэг цувралаа өндөрлөе. Энийний дараа нэг жижигхэн цуврал хийх санаатай байгаа. Тэр нь болохоор бэлтгэл хийх болсон шалтгаан буюу зорилго. Одоо та яг ямар учраас бэлтгэл хиймээр болсон юм бэ? Ямар учраас таны зорилго юу юм бэ? Тэгэхээр та зорилготой хэр үнэнч байж чаддсан бэ гэдэг талаар нэг ганц хоёр видео хийх төлөвлөгөө гарчаад байгаа. Тэгээд тэрний дараа нэлээд томхон видеоны сэдв болох, цуврал болох тийм бодогдоод байгаа. Тэр нь болохоор тестостероны талаар. Хүмүүст тестостерон гэж хэлэхээр шууд ямар нэгэн шифриз, ямар нэгэн гормон, ямар нэгэн юм бодогдоод байдаг. Би болохоор ерөнхий мэдлэгээс нэхлүүлээд тестостерон гэж одоо хүний биед байдаг тэр гормон хүн өөрөө ялгаруулдаг, хэр ихийг ялгаруулдаг юм бэ? Энэ одоо яг ямар юм байт юм бэ гэдэг тэрнээс өгсүүлээд тэгээд цуврал болгонд видео болгон дээр ингээд ярьсаар байгаад эцэст нь бас мэдээж шифриз одоо өөрөөр хэлбэл тамирчдын хэрэглэдэг юмнуудын талаар, сүрэг нөлөөний талаар ялангуяа үнэхээр тэнийг хэрэгтэй байдаг үгүй юу гэдэг талаар ярьд юм уу гэсэн тийм төлөвлөгөө бид нарт бодогдоод байгаа. Тэгээд энэ талаар та бүхэн бас юу гэж бодож байгаа энэ видеоны доор комент хийж үлдээгээрэй. Энэ цуврал бол ихтэй маш урт цуврал болох бах. Ерөнхийдөө нэлээд бараг Солонгос олон англи кино шиг нэлээд их олон видео шаардах бах. Тийм болохоор хэрвээ хүмүүс үнэхээр хийгэрэй гэсэн сонирхол байх юм бол энийг интернетс биш тэр цагаа өөр бас видеоны сэдвт бас зориулж болно. Тийм болохоор та бүхэн иймэрхүү юм дээр энэ видеоны доор комент хийгээд үлдээгээрэй. За та бүхэнд амжилт хүсье.